Tough teacher, welcome to my channel. Hi guys. За, гадаадд хэвтүүлээ гоё аялж явах та. Ресторануудаар орж гоё хоол идмэр санагддаг тий. Тухайн орны онцлог хоолуудыг идэж үзэх. Энэ бас нэг аяллаа хамгийн амттай зүйл байдаг. Окей, тэгвэл ресторанд өрнөдөг харилцаа яриануудыг өнөөдөр сурцгаая. At the restaurant. За, at the article бүгдээ мэдж байгаа бах тий. Одоо хааны газар байгаа бүх газраа та нар at the гэдэг article авахд таныг хаана байгааг ч мэддэг болсон гэсэн. Окей. Waiter. За, бидний хамгийн сайн мэддэг зөөгч гэдэг үг байна тий. За, good evening. Welcome to our restaurant. За, restaurant гэдэг үг бол яг англи үг бол биш. Тийм учраас бид нэр артлын rant гэдэг хэсгийг бол уншдаггүй. Угаасаа дуудлага нь restaurant гэж дуусдаг. Тэр ant гэдгийг уншдаггүй шүү за. Манай ресторанд тавтай морил гэж байна. Welcome гэдэг үгийг мэднэ. To our гэдэг нь бидний гэсэн үг. Манай гэсэн үг. За, манай ресторанд тавтай морил. How many people? Асуух өгүүлбэр байна. Хэдэн хүн байгаа вэ? Customer. За, customer гэдэг дэлгүүр дээр бас гарч ирсэн тий. Та энэ газрын үйлчлүүлэгч. За, үйлчлүүлэгч. Good evening. A table for two, please. За, table гэдэг нь болохоор ширээг хэлж байгаа. A table гэхээр нэг ширээ. A гэдэг article бол ганц тоон дээр хэрэглэгддэг. A table for two гэхээр for гэдэг нь энэ өгтөр болохоор ямар нэг юмд зориулсан гэдэг санааг илэрхийлдэг. Тэгэхээр for two гэхээр хоёр хүн суудаг ширээг хэлж байгаа. Хоёр хүний ширээг хэлж байгаа. Тэгэхээр жижиг ширээ хэлж байгаа гэсэн үг байхгүй. Table for four гэх юм бол дөрвөн хүний ширээ ах нь тий. За, please гэдэг үгийг болохоор үйлчлэгээний байгууллагууд дээр бол байнга хэрэглэгддэг. Ямар нэг юм асуугаад араас нь заавал хэлдэг гэж багш нь тайлбарсан тий. Okay. Waiter. This way, please. За, таныг дагуулаа явах гэж байгаа учраас this way гэд ярьдаг гэж багш нь супермаркетын хичээлээр ярьжсэн тий. За, ийшээ гэд дагуулаад таныг дагуулаа явж байгаа. Суулгалаа. Here are your menus. За, menu гэдэг үг бүгдээ мэднэ, меню байгаа. Менюг болохоор олон тоон дээр menus болчихж байгаа. Ард нээс залгаж байгаа гэсэн үг шүү. За, here you are гэдэг үг бид нар мэднэ. Тэгэхээр here are your menus. Хэрвээ ганцхан тоон дээр хэрэглэжсэн бол here is your menu гэж хэлнэ. За, олон тоолцсон учраас is гэдэг туслах хөвлөг маань are болоод өөрчлөгдсөн байгааг анзаараарай. Okay, thank you. Are you ready to order? За, танд менюг өгөөд хэсэг хугацаанд байж байгаад эргээд ирж байна. Та захиалга өгөхөд бэлэн үү гэж байна. За, ready гэдэг үг нь болохоор бэлэн байх гэсэн утгатай үйл үг. Are you ready гэвэл чи бэлэн үү? I'm ready гэвэл би бэлэн гэсэн үг байна шүү дээ тий. Order гэдэг нь захиалга хийх. За, энэ order гэдэг үг бол маш олон тохиолдолд хэрэглэгдэж болно. Та онлайнаар бүтээгдэхүүн захиалгыг order something on online shop байж болно. Ямар нэг захиалга өгөхэд order гэдэг үг хэрэглэгдэх нь байна. За, та захиалга өгөхөд бэлэн үү? Yes, I'd like the grilled chicken with rice. За, I would like-ийн товчлол байна те. Бид нар өмнөх худалдаа авалтууд хичээлүүд дээр үзчихсэн. I would like-ийн товчлол I'd like the grilled chicken. За, grilled гэдгийг та нар бүгдээрээ мэднэ те. Grilled махнууд бид нар шарсан махнуудыг хэлдэг те. Шарсан дахиа with rice. За, rice гэдэг нь будааг хэлж байгаа. With гэхээр хамтдаа гэсэн. Ямар нэг юм with my friend гэвэл найзтайгаа хамт. With
chocolate гэвэл шоколадтай, milk with chocolate гэвэл шоколадтай сүү гэж байна. Шоколадтай сүү гэж байгаа юм шиг гэж байгаа гэсэн үг тийм. За тэгэхээр with rice гэхээр будаатай хамт гэсэн үг тийм. Grilled chicken with rice. And for you, sir. За хоёр хүн орж ирсэн учраас нэг хүнийхэн захиалгыг авцсан. Одоо хоёр дахь хүнийхэн захиалгыг авах гэж байна. I'll have the pasta with seafood. За I'll гэдэг нь I will гэдгийн товчлол явж байна. I'll have би авна the pasta with seafood. За гоймонг паста гэж хэлдэг тийм ээ. Ер нь бол гоймонг нүүдл гэдэг. Яг гоймонг гэдэг үгийг орчуулгана. Паста гэдэг нь өөрөө Итали үг. Италиар гоймонг одоо төлөөлүүлж хэлдэг. Паста гэдэг бүр тустай юм хоол гэдэг тийм. Тэгэхээр энэ хоолны нэрийг ард нь пастан дээрээ seafood буюу далан гаралтай бүтээгдэхүүн тэ паста гэдэг санаа хэлж байгаа шүү. За энэ менюн дээр байсан хоолны нэрийг хэлж явах шиг юм тэ. Окей. Араас нь зөвч нь would you like something to drink? За түрүүн I would like гэж хэлжсэн бол одоо would you like асуулт болоод ирэхээр would гэдэг тослох үйл үг нь урдаа гарчиж байна те. Would you like something to drink? За anything something гэдэг үгнүүдийн тухай дараа нь хичээлдэр багш нь хичээл өөр хичээлдэр тайлбарлаж өгье гэж ярьжсэн те. Something гэхээр ямар нэгэн зүйл. Anything гэхээр ямар ч хамаагүй зүйл. За энийг тайлбарлаж өгсөн те. Дахиад сануулад хэлчихье. Something to drink. Ямар нэг юм уух юм ах уу? Drink гэдэг нь уухыг үүлэг, уух гэдэг үүлэг. За to drink гэхээр уух үйл явдлыг нэрлэж байгаа гэсэн үг шүү. За тэгэхээр та ямар нэгэн зүйл уух уу? Уух зүйл авах уу гэж. 2 glasses of orange juice please. За 2 гэдэг нь хоёрын тоог хэлж байгаа. Glasses олон тоо явж гин ард нь s залгц байна. Glass гэдэг нь ер нь бол стаканыг хэлдэг. Монголоор шилэн аягийг хэлдэг. Of orange juice please. За orange juice гэдэг нь жүржийн шүүсийг хэлж байгаа тийм. За тэгэхээр 2 стакан жүржийн ундаа авъя гэж байна. Perfect. За энэ дээр болохоор зөөгчнөр худалдагч нар дэлгүүрт ер нь бол таны сонголтыг урамшуулж байгаа. Perfect. Perfect гэдэг нь төгс гэсэн үг гэдгийг оруулж ирж байгаа шүү дээ. Your order will be ready shortly. За таны захиалга will be буюу ирнэ ирээдүйн цаг дээр тий. Will be ready бэлэн болно. Shortly гэдэг нь богино хугацаанд гэж байна. Short гэдэг нь богинохон гэсэн үг. За хугацаан дээр хэрэгжилж болно. Бас урт богино нөө long-ыг багш тайлбарсан тий. Long, short гэд урт богино гэдэг хоёр үг байгаа. Тэгэхээр shortly гэхээр богино хугацаанд ирнэ гэдэг утгаар орж ирж байгаа шүү. За хэсэг хугацаа өнгөрлөө. Та хоол ундаа идэ дуусчлаа. За зөвч ирсэн. How was everything? За how ямар was байсан бэ? Бүх зүйл тэ. Ер нь бол хоолныхаа тухай асууж байгаа гэсэн үг шүү. За хоол ямар байсан бэ гэж асууж байгаа. Бүх зүйл сайхан байсан уу гэж асууж байгаа. It was delicious. Thank you. За it гэдэг нь хоолоо хэлж байгаа. It was байсан. Delicious гэдэг нь амттай гэсэн үг. За хоол маш амттай байлаа. Сайхан амттай байлаа. Thank you. Баярлалаа. Could we have the bill please? За бид нар өмнө нь зочд буудлын хичээлдээ receipt гэж үзчихсэн тийм. За receipt бол төлбөр төсний дараа авдаг баримт тийм. Bill гэдэг бол тооцооны хуудсыг хэлж байгаа. За тэгэхээр could we have the bill
бид нар тооцоо авч болох уу гэдэг асуулт явж байна. За, of course, here it is. За, мэдээж энд байна. Танд өгч байна. Here's my card. За, зөрүүлээд тооцоо хийх карта өгч байна. Thank you. Have a great evening. За, оройг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа гэж. You too. Goodbye. За, та ч гэсэн баяртай. За, ийм энгийн гоё харилцан яриануудыг хоол идэж байхдаа буюу ресторанд бид нар хэрэгжилж болох байх нэ. Энэ дээр нэг мэдгүй чадахгүй амар хэцүү зүйл байх байгаа. Хамгийн гол нь хид хідэн өгнүүдэл сайн мэдж яхад болж байна. Окей. За, өнөөдрийн харилцан ярианы хэсэг маань дууслаа. Багш нь та нарт амласан ёсоор киноны хэсгийн харилцан яриануудыг орчуулж өгье. За, хамгийн англи хэл сурахад төхөмтэй байдаг цувралыг Friends цуврал гэж хүн болго ярьдаг тийм. Friends цувралыг үзэж байгаа англи хэл сурсан тийм хүмүүс маш их байдаг тийм. За, тэгвэл би ч гэсэн өөрөө Friends цувралыг үзэх маш дуртай. Тийм болохоор Friends цувралынхаа хэсгүүдээс богинохон хэсгүүдийг нь оруулж өгье. Hi, can I help you? За, эхний хэсэг. Can I help you? За, энийг бид нар супермаркет болон хувцсны дэлгүүр гэдэг ингээд дэлгүүрүүд дээр бид нар харилцан ярианууд дээр үзчихсэн те. Сайн уу? Танд юугаар туслах вэ? Энэ дээр энэ үзэгдэл болохоор юу гарч байгаа гэхээр Chandler Joey хоёр сармагчин хайгаад нөгөө хиний Ross-ийн сармагчин хайгаа явж байгаа. Айлын хаалгыг төгшөөд сармагчингаа хайгаа явж байгаа. За, тэгээд юугаар туслах уу гэдэгт нь We're kind of having an emergency and we're kind of having an emergency. За, we are гэдгийг товчлол we're kind of having гэдэг нь болохоор ер нь ямар нэг зүйл төр kind of гэж хэлэх юм бол ер нь нэг тиймэрхүү, иймэрхүү гэдэг утгыг илэрхийлдэг шүү. За, an emergency room гэдэг тэмдэглэгээ та нар юун дээр харж байсан бах? Эмнэлгүүд дээр харж байсан бах. Ер нь бол нөгөө төргөн тусламжийн тасгийг emergency room гэдэг. Тэгэхээр emergency гэдэг үг нь ямар нэгэн асуудал үүссэн төргөн тусламж хэрэгтэй байгаа тохиолдолд хэрэглэдэг үг. За, тэгэхээр kind of having гэд болоод ирэхээр бид нарт ер нь нэг тийм тусламж хэрэгтэй асуудал гарцсан юм шиг те асуудлархуу юм тохиолдчиход байна гэдэг санаа хэлж байгаа шүү. we were looking for something. A monkey. Yeah. Араас нь we're looking for something гэхээр бид нэр something гэдэг үг дахиад гарч ирж байна те. Ямар нэгэн зүйл хайж, яг тодорхой нэг зүйл хайж байна. We were looking for. За, we are looking for гэж хэлэхгүй байна. We were looking for гэдэг нь бид хайж байсан. Энэ хайх процесс нь эхэлсэн. Одоо л үргэлжлэл явж байгаагаа хэлж байгаа. Бас өнгөрсөн хугацаанд ч хайжсэн учраас энд өнгөрсөн цагийн туслах хуулийг орж ирсэн явж байгаа шүү. За. We were looking for something гэсэн хажуунаас нь Joey a monkey. За, нэг ширхэг нэг сармагчин хайж байгаа учраас a monkey гэж хэлж байгаа шүү. Yes, have you seen any? No, haven't seen a monkey. Тийм ээ. Та харсан уу гэдээ асууж байна. Have you seen any? Any гэдэг нь ямар нэг те? Харсан уу? Сармагчин харсан уу? За, эмэгтэй болохоор no, haven't seen a monkey. Сармагчин хараагүй хариулж байна. Do you know anything about fixing radiators? Oh, no. За, энэ дээр болохоор эмэгтэй зөрүүлээд асуулт асууж байна. Do you know anything about fixing radiators? За, radiator гэдэг нь болохоор парыг хэлдэг. Бидний гэртээдэг пар гэдэг шүү дээ. За, fix гэдэг нь засах. За, ямар нэг юмыг засахыг хэлдэг. Алдаагаа засах, эсвэл эвдэрсэн юмыг засах. Do you know? Та мэдхүү гэж байна. About. За, ямар нэг юм те? Тухай. Fixing radiators. За, пар янзлах тухай ямар нэг юм мэдхүү гэж асууж байна. Ер нь пар янзлах чадахгүй л гэж байгаа. Тэсэн чинь Joey, oh, then no. За, энэ дээр oh, then no нь болохоор нөгөө monkey сармагчин хараагүй гэдэг дээр тэгвэл үгүй юм байна те. Хараагүй юм байна те гэж хариулж байгаа.
Taste this daiquiri. Is there too much rum in here? Just a sec. За тэгсэн дахиад нэг хүүхэн гарч ирээд taste this daiquois. За энэ нэг уух юмны нэр байгаа шүү. За. Is there too much rum in here? Taste гэдэг нь амтлах гэсэн үг. This гэдэг нь энэ гэсэн үг. За энэ daiquois-ыг амтлаад үзээч. Хитрхи их рам хийчихсэн байна уу? За ram гэдэг нь архины уух төрлийн уух юм хэлдэг те. Scotch, rum, whiskey гэдэг юм нэрж гаргаж авдаг хатуу уух зүйлсийг хэлдэг. За тэрний нэг төрөл нь шүү. Энд is there too much rum? За too much гэдэг нь хитрхи их гэсэн үг тийм. Энэ дотор би хитрхи их рам хийчихсэн байна уу? Чамсаад үзтээ гэж сууж. Тэгсэн нөгөө эмэгтэй нь хүлээж агаарэ. Just a second. Hope you find your monkey. Oh no, wait. За энэ дээр болохоор нөгөө эмэгтэй нь hope you find your monkey. За сармагч нь олно гэж найдаж байна. Hope найдах, you та, find олох, your өөрийнхөө, monkey сармагч. We may not know anything about radiators per se. За тэгэнгүүт нүүй төр хүлээж агаараа wait гэдэг нь хүлээж агаараа гэсэн үг шүү дээ. Хүлээх гэсэн үг тийм. Хүлээж агаараа. We may not know anything about the radiators per se. Харны талаар юу ч мэдгүй ч гэсэн per se. За энэ per se гэдэг нь ер нь бол ярианы хэллэгэнд хэрэглэгддэг үг. Гэхдээ гэсэн утгаар орж ирдэг. But we do have a certain amount of expertise in the heating and cooling milieu. But we do have a certain amount of expertise in the heating and cooling milieu. За энэ дээр болохоор ингэж байна. Гэхдээ we do have бидэнд байгаа тий certain amount of тодорхой хэмжээний of expertise туршлага in the heating and cooling milieu. Халаах, хөргөх, зөөлөх тал дээр тодорхой хэмжээний туршлага бол байгаа шүү гэж. Энэ болохоор парны тухай асуусан учраас энэ халаах, хөргөх гэдэрсэн ярианууд орж ирж байна гэсэн үг шүү. Aren't we kind of in the middle of something here? Yes, but these women are very hot and they need our help. Joey хажуунаас нь одоо тухайн Chandler ер нь бол Chandler-т энэ эмэгтэйчүүд таалагдаад байгаа учраас яриаг цаашаа өргөжлүүлэх гэдэг байгаа байхгүй. Тэгсэн чинь манай Joey жоохон төмөсөр хэлээд aren't we kind of in the middle of something? За бид нэг ажилтаа явж байгаа юм шүү. Aren't we are гэх юм бол бид гэсэн үг тийм. Aren't we гэвэл are not we гэдгийг тавчилсан байна гэсэн. Бид те kind of in the middle of something. За түрүүн бид нар kind of in emergency гэж ярьжсэн шүү. Тэгвэл kind of те ямар нэг юм ажил хийгээд явж байгаа юм биш үү? Ямар нэг ажилдаа явж байгаа юм биш үү? Middle of something гэдэг хэллэг байдаг. Энэ болохоор тодорхой нэг зүйлийн дунд гэсэн санаа. Тэгэхээр яг эд ажлын дунд явж байгаа юм биш үү? Гэсэн чинь Chandler зөрүүлээд yes, but these women are very hot and they need our help гэж үнэ. Тийм л дээ. Гэхдээ энэ эмэгтэйчүүд үнэхээр халуун юм аа. Дээрэс нь бас тэднэрт бидний тусламж хэрэгтэй штэ гэд сануулж байгаа. Ер нь бол одоо өөрийнхөө санааг ойлгуулах гад Joey хэлж байгаа байхгүй юу? And they're very hot. We can't, all right? Тэгээд араас нь давтаад and they are very hot. За hot гэдэг нь халуун гэсэн үг. Хүн дээр энэ үг хэрэглэгдэхдээ hot гэдэг нь халуухан бол авчиж байгаа. We're sorry. You no idea how sorry, but so if we could get some pictures of you, you'd really be helping us out. Та нарт туслах чадахгүй байгаад харамсаж байна. Тэ хэр зөндөө харамсаж байгааг минь та нар одоо төсөөлөгчгүй байх гэдэг утгаар хэлж байна. We're sorry. You have no idea how sorry. But so if we could get some pictures of you, you'd be really helping us out. Бид ямар нэг зураг авч чадсан бол та нар биднэрт бас тусалж чадах байсан бах та гэв.
хэлж байна. Okay, from now on, you don't get to talk to other people. Тэнгүүд эмэгтэйчүүд нь хоёр төмс гэ халгачих байхгүй. Okay, from now on, you don't get to talk to other people. За, окей. Тэ? Одооноос эхлээд чи бусад хүмүүстэй ярилцахгүй шүү. From now on гэдэг нь одооноос эхлээд гэсэн үг. You don't get to talk чи хүмүүстэй ярихгүй to other people бусад хүмүүстэй ярихгүй шүү. Okay guys. Энэ удаагийн кинон дээрх харилцан яриа ингээд дуслаа. Та нар таалагдсан гэж найдаж байна. Дараагийн хичээл дээр жижиг харилцан яриануудыг энэ маягаар оруулж аваална. Skin Dogs гоо сайхны бүтээгдэхүүнээр арьсан амжилт, эрүүл гэрэлцэн арьстай болоорой. Зөвхөн Skin Dogs-ийн нүүр ухаагч хөөсийг та арьсан дээр удаан байлгаж болдог болохоор арьсанд ашигтай бактерийг нэмэгдүүлж өгдөг юм. Мөн нүүрний будгийг төгс арилгаж арьсны гүн бохирдлыг цэвэрлэж чаддгаараа онцлог. Чийшүүлэгч тос нь арьсанд хэрэгтэй чигийг 24 цагийн турш өгдөг. Ингэснээр арьсны гүнийг чигээр хангалттай хангаж чаддаг. Гуйжуулагч нь эслэгээр баялаг учраас арьсыг гуйжуулахаас гадна ашигтай бактерийг тэнцвэржүүлж, чийгшүүлж, тайвшруулж, мөн хамгаалалт үүсгэж чаддаг ахна. Та нүүр цэвэрлэгч, хөөс, чийгшүүлэгч тос гуйжуулагчийг өдөр бүр хэрэглээд эдгээр үр дүнгуудыг өөрийн арьсан дээрээ мэдрээрэй. Мэдээж нарны тос BB крем мартва. Та ямар ч төрлийн өвөрмөц онцлог арьстай байсан Change Up Set-ийг хэрэглэснээр таны арьс төгс эмчлэгдэх боломжтой. Ингээд өнөөдрийн хичээл дуслаа. Хичээлээ дахин үзээд давтаад цээжлээд агаарай. Амьдралдаа хэрэглээд үзээрэй бас. Okay guys, bye. See you later.